Манай аав ээж хоёр 11 хүүхэдтэй. Тэгээд би ээжтэй нөгөө нэгдүгээр одонг авчирч өгсөн. Одонгийн хүүхэд. Тий, өөрөөр хэлбэл би 8 дахь хүүхэд юм. Тий. Тэгээд энэ хятадд бас 8 гэдэг чинь одоо баяжин мөнгө чинь гэсэн утгатай юм байна. Энийг би зүгээр ягаад бас 8-ын тоог нь онцлоод бас энэ 8 аг хамгийн сүүлд энэ ард иргэдээ мөнгөжүүлнэ гэдэг нь 8-аар төгсөж байгаа гэхээр энэ ламжуу гэдэг энэ айлынхаа аав ээжийнхээ энэ гэр бүлийнхээ би 8 дахь хүүхдийн хувьд яг манай гэр бүлийг баян болгох бүхэл үндэс суур юм одоо би хийсэн. Тэгээ би итгэдэг байхгүй юу? Амжилттай яваа. Тий. Яг л би хамгийн түрүүн би Герман явсан. Герман руу анх сургуульд. Тэгээ миний дараа миний хоёр дүү ирсэн. Нэг айлаас хөдөөнөөс ажилчин ангийн хүүхэд Германд гуруула гэр бүлээрээ сурдаг ийм юм түүхэнд байгаагүй юм тий. Тэгээ би тэнд бизнес хийгээд Германы хамгийн баян оюутан болоод тэгээд манай гэр бүл баян болсон. Одоо манай гэр бүл бүгдээр бас ламжууг байхан. Тэгээ би айлын 8 дахь хүүхэд учраас гэр бүлээ баян болгосон болохоор тэр хятадын 8 гэдэгт нь би бас өөр дээр жишээ бодсон. Тийм болохоор бас намайг сонгуул Далайламаач сонгоно. Бас баян болгох хүнээч сонгож яах гэж ойлгох. Энгийн сэдв рүү явхаар тэгээд улс төрлөө буцааж авчираад ах юм.